17 буюу түүнээс доош насны хүүхдүүд байвал эцэг эхийн хараа хяналтанд ор үзхийг анхааруулж байна. За энэ удаа та бүхэнд 2016 онд нээлттэй хийж байсан Don't Breathe буюу бүү амьсгал гээд нэрнээс нь л баг үйл явдлыг таамаглаж болохоор киног ярьж өгөх гэж байна. Тэгээд олон юм хөлтлөхгүй кинонд орцгоё. Ямар ч хэлсэн та бүхний цагийг өрөх надад нэр төрийн хэрэг байх болно. Туглан суугаад цагаа өрөөрэй. 3 2 1 Саяны эвгүй хэсэг явсны дараа айл ухаж байгаа 3 бацааны хэсгээр үргэлжлэнэ. Энэ эмэгтэйг нь Рокки, харин энэ хичээлийн игээд донт сураад явж байхаар царайдаг нь Алекс. Энэ жахан далдаг байрын нөхрийг нь Мони гэдэг юм блэ. Гэхдээ хэдүүлээ цаашдаа мөнгөгээд явна. Тэд бол айл ухаас сурсан гарууд байгаа байхгүй юу? Бэлэн мөнгө авахгүй шүү андуудаа $10,000 л багтааж хуццгаан шүү гээд өнгөтэй өтөө гэснийг нь бүгдийг нь хоомж байгаа. Мөнгөгээд ялжгансан гарчин зүгээр ухахгүй хагалж маяглал, шээж мэгээд иймэрхүү нөхдөөдөж тэгээд эрсдэх нь өгтөгтэй. Ухаж дуусаад цонхыг нь хаглаад яваад өгцгөн. Машин сууж явахдаа тэд хөөрхөн яриа өрнүүлээд аавна. Алекс Рокки сайн болц юм шиг байлээ. Роккиг Детройтоос явахыг хүсэж байгаа гэхэд нь манай залуу нилээд готрох бөгөөд хамт явалтаа гэсэнд аав минь энд байгаа шүү дээ л гэж байдаг. Алекс тэмч хулгай игээд авахар ядцсан айлын залуу биш байгаа байхгүй юу? Гэртээ ирснээ аавынхаа өрөөрөө ороод сая айл ухахтаа ашигласан түлхүүрээ баахан түлхүүр бүхий авцанд хийчгээд гараад явчихна. Түүний аав нь Liminal гээд гэрийн тохиолын компанид ажилладаг. Тэгээд л тэд киноныхын тухсан айлдаа амархан нэвтэрсэн хэрэг. Киноны хэсэг солигдоход мөнгөө нэг хүнтэй уулзч байх ба нөгөөдгөнд тэдний хулгайлсны зүйлсийг нь цааш зарж дуудлагуудалд оруулдаг гар байдаг. Мөнгөө Rolex хүртэл авч ирээд байхад иймхэн мөнгө өгч байгаа юм уу гэсэнд өнөөхөн хэрвээ их мөнгө олмоор байгаа бол бэлэм хулгайлтаа өгшөө гээд нэг хаяг зааж өгнө. Энэ байшингийн эзэн нь цэргийн хал үзсэн Ахмад дайчин ба ганцаараа амьдардаг. Мөнгөөгийн шалгаж үзснээр бол Алексийн аавын компани нь тэдний хамгаалтын системийг хийсэн гэж тэр хэлнэ. Мөн болоогүй хэдэн жилийн өмнө нэг баян охин өвгөний охиныг дайрчгаж охин нь нөхөж баян гэр бүл түнд нөхөн олгор гэж $300,000 өгсөн байдаг. Үүнийг нь гусъя гэд мөнгөө бүр байж чадна. Алекс бэлэн мөнгө олохгүй залуусаа 10,000-аас дээш бол хулгай хэрэг болчихдог юм. Хэрвээ бид баригдвал 10 жил авна. Бид баригдахгүй дээ. За тэгээд яана гэж. Наад мөнгөний хэмжээ чинь их болохоор цагдаа нар мөрдөн байцаалтын төр олно. Ааман том асуудал онно. Би чамайг ингэнэ гэж мэдээд исэн юм аа. Алекс, хэрвээ бид энийг хийчихвэл дахин юм хийх шаардлагагүй болно. Алекс хэсэг зур бодож байснаа энэ ажлыг хийхгүй гээд гараад явчихна. Орой болоход Роккигоос дүүгээ эндээс аваад явмаар байна. Миний төлөө үнийг хийлдэ. Гуй гэсэн мессеж ирнэ. Алекс өнөх мэдээллийг нь шалгаж үзэхэд нөхөн төлбөр авсан гэдэг нь үнэн болж таарна. Киноны үзэгдэл солигдоход бид Роккиг яагаад тэгж ихээр Детройтоос сухтахын төгс олоод байгааг нь ойлгоно. Түүний ээж нь ажилгүй, архичин, найз залуун гээд бас түүнтэйгээ таарсан над гэмтэн байдаг. Ээж нь ямар новшийн үйлдэл гаргадгийг би үзүүлмээр л та. Даанч болохгүй. Тэрээр охин дүүдээ юунаас илүү хайртай бөгөөд бас ч гэж муу охин биш юм шиг байгаа. Удалгүй Алексээс үүнийг хийцгээе гэсэн хариу ирэхэд тэрээр охин дүүдээ Калифорни руу хамтдаа явцгаая заа юу гэд ажилдаа орно. Тэдний ухах гээд байгаа үгний гэр нь бараг л зилүүд шахуу хинч амьдардаггүй газар байдаг. Тэд байшингийн ойр хавийг сайтар судлаж Алекс үгний гэрийн тохиолдолд таарах түлхүүрийг авч ирсэн байдаг. Алекс Роккигийн шин шивэсний талаар асуухад Рокки өөрийн түүхээ ярьж эхэлнэ. Түүнийг баг багт нь аав нөхөр нь явсан. Үүнд нь ээж нь түүнийг байнга л буруутгадаг байж. Удалгүй ээж нь ууж эхлэхэд тэрээр аавыгаа ихээр сансандаа байнга л уйлдаг байж. Ээж нь түүний уйлснаас нь бүр залхаж машиныхаа багажинд олон цагаар дүгжээд өргөцдөг байж л дээ. Гэнэт нэг өдөр цохорхоо багажны нөхөр орж ирнэ. Тэрээр цохноос аюулгүй байдал нөхөрлөлийг мэдэрсэн байна. Алекс тэр мөнгийг авчихвал би чамтай хамт явна гэж хэлдэг. Энэ үед гаднаас мөнгө ороод ирнэ. Өвгөний эргэн тойрны бүх байшингууд ч муу адил эзгүй. Энэ их амархан юм шиг байна. Харин өвгөний өв тэр чанга ир болтой. 5 өдөр нэг ч удаа гэрээсээ гарсангүй. Түүнийг гэртээ байхад нь хийх болох нь. Би онтологч байдсан авчихлаа. Гадуур гардаггүй юм байна гэдгсэн өвгөн нь явж байдаг. Гэхдээ тэд түүнийг сохор юм байна гэдгийг нь олж мэднэ. Хараагүй үн дээрэмдэх ч муухай шүү. Сохор байлаа гэд тэр чинь хариу гигинтэн гэсэн үг биш. Ингээд тэд орой болоход буцаж ирээгээд явцгаана. Гэрэл нь унтарчгаж тэр унтчихсан байх. Тэр сохор гэрэл ямар ч хэрэггүй. Эхлээд нохоог нь аргалъя гээд нохоонд нь нойр суулагчтай мах өгөөд унтуулчихна. Тэгээд гэрийг нь түлхүүрдээд орох гэсэн ч яг үнэндээ 4 цоочтой байдаг. За бяцхан тайлбар. Хамгаалтын албаныхын гэрээ хамгаалтын цоож суйрлуулахдаа нөөц түлхүүр өөрсөндөө авдаг. Дараа нь ямар ч байдлаар хэрэг болох боломжтой. Тэгээд л энэхэд Алексийн аавынхын тэр нөөц түлхүүрийг нь ашиглаад айлд руу амархан нэвтрээд байсан байгаа. Гэхдээ $10,000 бага үнийн бүхий эзүүл хулгайлаад исэн болохоор цагдаа нар тооч шалгахгүй баригдалгүй яваад байсан байгаа байхгүй юу? Харин энэ удаа ердөө ганц түлхүүр байсан болохоор нь ганц цоожтой юм байна гэдэрсэн
хашир өвгөн бусад түлхүүрийг нөгөөгөө болж таарна. Ингээд тэд арын хаалгаар орох гэж үзсэн ч бас л цоочтой байхаас гадна зойрын хаалган хүртэл өгчээтэй байдаг. Тэгээд Рокки дээд талынхан цонхоор орохоор болно. Цонхыг нь хах цохиод өвгөнийг бас арай басж байгаа байхгүй юу? Цонхор болохоос дүүлээ гэж хинч хэлээгүй шүү дээ. За тэр ч яах вэ? Ямар ч л байсан цонхыг нээсэн тохиоллын 30 секундэд ажиллаад эхэлтээ. Рокки гэхдээ амжилтаа унтрааж чаддаг. Ингээд дотроос нь хаалгыг онгойлгож нөгөө хоёроо оруулна. Гэрт нь хөрөөсөх интергээд баахан хүүтэн зэвсгүүд ханд дүлгөөстэй байдаг. Ингээд тэд мөнгийг хайх ажилдаа орно. Нэг давхрын бөхөөрөг шалгаж дуусаад мөнгөө дээш гарч өвгөнийг нөгөө бодисороо унтуулахаар болно. Түүнийг өвгөний өрөөнд ороход өвгөн унтж байдیں۔ Зурагтаар нэг жаахан өхний бичлэг гарч байдаг. Ягаад ч орны доод талыг нь харуулхад доорн гар буу байдаг. Мөнгөө маш чимээгүйгээр нөгөө бодисоо холиол инээ талд нь саваа цоолол эргэл харсан. Өвгөн босоо суудсан түүн рүү хараад ивж идэ. Зүгээр нэг өвгөн биш байгаа байхгүй юу? Тэгснээ зурагтаа унтраага наачин. Мөнгөө яахаа мэдхгүй гайхал байж исэн аз болж буцаад хөвтчихгэн. Йой, мэдчихдэг юм байх таа л гэж бодлоо. Ингээд нойрсуулагчаа газар тавиад хаалгаагаад симэрхэн гараад явчихна. Буцаж ирээд түүнийг унтуулчихсан. Одоо санаа зовлтгүй. Нойрсож буй гоо зөксөл гэсэн үг. Химэн орж ирэхэд Алекс Рокко хоёр томоо гэгчин цоочтой хаалганы өмнө зогсож байдаг. Иний цаана л байгаа. Би Ванга шиг хийлийгээд мөнгөө цоочийг нь хөшин онгойлгох гэсэн ч дийлдэггүй. Тэгээд буу гарган ирээд гангстерүүдийн хэрэгсэл өгтөө гэд буудах гэхэд нь Алекс болохоор яах гэж буу авч ирж байгаа нь гэсэнд энэ бол цэргийн үнийг ир. Энд гар нүцгөө орж ирэх байсан гэж үнтэргээд бас гэж толгой нь хоосон юм уу гэхээр үгүй. Алекс ч хулгай ихтэй буу авч ирэх нь юунд хүргэж болохыг мэдсэн үү гэд айл ухаж ээж маргалтад эхэлнэ. Алекс Роккиг явцгаая гэд гараас нь чангасан ч Рокки явахыг хүсдэггүй. Мөнгөө хаалгыг буудаж онгойлгосон даруйд Алекс би явлаа гэд гараад явчихна. Хаалгаа онгойлгоол эргээл харсан өвгөн ирсэн хинбэ гэж зогсож байдаг. Бурхан минь гэж. Тэр хоёр чимээгүй байх гэж оролцсон ч нэгэнд гардуулсан болохоор мөнгөө төрүүлж дуурна. Би энэ зүгээр л сэлгүүч яваад ороод ирсэн юм. Одоо ингээд явлаа гэсэнд өвгөн ураг шалхаж явахдаа эвдэрсэн цоочон дээр гიშгээд хаалгыг нь онгойлгосон байна гэдгийг мэдчихэв. Өвгөн ураг шухс хийхэд бандсан хүн алнаа гэхчээр наан ч би юу байгааг мэдж байна. Бас наатахыг чинь авахаас нааш эндээс явахгүй. Хөдлөл буудан шүүгээд өвгөн рүү буугаа чиглүүлнэ. Гисэн ч өвгөн маш багаар төгсөөрлөөдөө. Мөнгөө сануулгаол нь дээшээ буутахад өвгөн айн чичирч байснаа буута гарыг нь дээш чиглүүлэн хоолойг нөгөө гараараа боогоод хананд хид саваад бууг нь өөрлөн чиглүүлэхэд яагаад ч дийлэхгүйгээ мэдсэн мөнгөө амь гойдаг. Өвгөн та нар хідүүлээвэ хэмээн асуухад ганцаараа гихт нь тавьж явуулах гэж байснаа шууд бодож орхино. Энэ бүхнийг Рокки яг хажуунаас нь юу хийхээ мэдэхгүй шоконд орсон байдалтай харан зогсож байдаг. Рокки ясандаа хувцсны шүүгээрээ орон суухад өвгөн яагаад ч ханыг нүцгэн гараараа химх нүдж гарна. Буун дуу сонсон Алекс буцан орж ирэхдээ бараг өвгөнтэй мөргөлдөнгөө алдаж азар өвгөн анзаарлалгүй өнгөрнө. Гинэ зог тусснаа газраас шилний илтэрхий олж тэднийг цонхоор орж исэн гэдгийг мэдчихнэ. Тэгснэ хаалга үүдээ цоожлоод битүүлээд эхэлнэ. Рокки Алекс руу мессеж бичиж мөнгөө өгсөн. Би хувцсны өрөөнд байна. Намайг ирээд авраач гэд болсон бүхнийг бичнэ. Өвгөн Роккигийн байгаа өрөөрөө орж ирнэ. Сифэ онгойлгоод мөнгөө шалган буцаагаад таахтана Рокки нууцгаадаг юм мэдээд авчихна. Өвгнийг явсны дараа Алекс Рокки дээр хурж ирээд алуулахаас өмнө цагдаа дуудъя гэхэд Рокки босоод Сифиг онгойлгож тэнд байсан бүх мөнгийг авчихна. Сифэнд $300 ч биш, бараг $1,000 байдаг. Тэд мөнгийг уудлан гарах гэхэд нь өвгөн урдаас нь гинт гараад ирнэ. Өвгөн мөнгөгийн цогцыг уудлан чирээд гарч явтал Алекс хоошоогоо гიშгэж шалх ихтэн дуурахад өвгөн сэжиг аван буугаа чиглүүлж байснаа буулгаж мөнгөгийн цогцыг чирэн цааш алгуулахад нь тэр хоёр зойрлоо бууж гарах гар сайхаар явна. Өвгөн зэвсгийн өрөөнд дотроос гарын салганаж явахдаа гинэт үнэр авч үнэрцээр тэнд нэг биш хоёр готл байгааг анзаарч мөнгөө ганцаараа биш байсан юм байна гэдгийг олоод мэдчихэв. Шивэртэл байсан юм шиг байгаа. Сефэ шалгаад үзэхэд мэдээж хоосон байсан тул үхтлээ уурлана. Энэ үед Алекс Рокки хоёр харанхуй ангил дунд төрж гисэн явж байх ба гинэт цочин хойш уграхтаа хонхыг дуургаж мэдээж өвгөн мэдчихэв. Зойрондоо нэг эмэгтэйг харчихсан байдаг. Аман болттой туслаачаа гээл бувтнаад байдаг ч Алекс явъя гэд орхиод явах гэхэд нь Рокки буцан очиж гартаа барьсан сонингийн хэсгийг наваад уншихад тэр охин нь өвгөний охиныг дайрсан охин байх ба сонингийн хэсэг дээрх гарчиг нь Синди Робертс гин бурууг нь нотлоглоо гэсэн байдаг. Рокки түүнийг аврыг гэсэн ч Алекс үгүй. Бидэнд одоо цаг алга. Хоёулаа одоох нь эндээс гараад цагдаа дуудъя. Цагдаад нар түүнийг авран заа юу гэхэд охин нэг зүг рүү заагаад байдаг. Тэр зүгтэн дахиад нэг өөр сейф байх ба дээврээс өвгний түг хийнгүүх чимээ сонсогдно. Тэд сейфийг нээж үцгээд дотор нь түлхүүр байдаг. Охиныг сулан хамтдаа зойрын алгаар гарах гэхэд цоочтой байх бөгөөд аз болж нөгөө түлхүүрүүд дунд нь таарах түлхүүр байх ба онгойлгож дээшээ гартал хөгшин зүтгэрүүдэнд нь нотоод байж билгүй яах вэ? Нөгөө охин орилоход
Өвгөн чимээ гарсан зүг рүү буудана. Алексийн чихийг эхний сум шүргэн өнгөрч, өвгөн дахиад 2 удаа нэмж галдаг. Өвгөний сум охины эрүүг нэвт гарчээ. Алекс Рокки хоёр яаран гүйсээр цааш зогтон нөөгдөж амжина. Өвгөн аярхан гисээр охины цусан дээр гიშгэлж түүний өгсөн байгааг мэдээд тэгснээ буцан алхаж зойрын хаалгыг түгжин тэдний гарах гарцгүй болгоно. Алекс түлхүүр байгаа болохоор дээшээ гарахаар болж тэд гүйцгээхэд өвгөн гэрлийг унтрааж тэдний нөхцөл байдал нь салхидана. Эсэргээрээ өвгөн одоо бараг л хараатай хүн мэт зойрон дундуур чөлөөдөөс үлжих бол тэд харин үгүй. Рокки харанхуйд самбардаж явсаар яг өвгнийг чиглэн явж байх ба азар Алекс түүний нэрийг дуудаж өвгний анхаарлыг өөр тийш нь татаж чадна. Өвгөн чимээ гарсан зүг дариухан очоод Алексийг барьж авна. Тархинд нь буу толгон буудтал сум дуусчихсан байдаг. Гэхдээ бүр нээрэл яачихсан юм бэ гэмээр хүчтэй өвгөн байгаа байхгүй юу? Ямартай ч Алекс эсрэг талын шүүгээ хөлөөрөө тэрж өвгний гараас мултарч чаддаг. Роккиг дуудан тэд уулзаж Алекс түүнийг дагуулan дээш авч гарна. Хаалгыг хөшиж тогтоох гэсэн ч өвгний нохоо шүлсээ гоожуулан хараа зогсож байдаг. Алекс маш тогтуунаар босож Рокки түлхүүрээ өгөн хаалгыг онгойлгуулж өөрөө харин нохоог саатуулна. Өвгөн гинтг нь хаалгыг хүчтэй түлхэхэд тэд дээшээгээ гарч өөр нэг өрөө рүү ороход даанч төмөр хаалт бүхий зонхтой өрөө байж занганд орно. Энэ үед өвгөн унтлахын өрөө рүү ороод нөгөө буугаа авна. Алекс байшингийн системийг идэвхжүүлж цагдаа дуудыг гэхэд Рокки тэгвэл бид баригдчихсан гэсэнд үгүй энд хулгайн гэмт хэрэгээс илүү хүн амны гэмт хэрэг гарсан болохоор цагдаа нар биднийг тоохгүй гэсэнд Рокки тэгвэл бид мөнгөгүй үлдэн штэ гэж байдаг. Өвгөн хаалганы цоожийг буудан нэвтлээд орох гэхэд нь Роккиг агаржуулалтын хоолоогоор зугт гээд Алекс өөрөө хаалгыг тогтоохоор олно. Гэхдээ өвгөн ганц хүчтэй мөрлөөд түүнийг нисгчих ба нохоо орж ирээд Алекс руу дайрахад цонхоор унаж ухаан алдчихна. Гүйтэйгээ сая эвлээд гарчгаж болоогүй юм байх таа гэж та нар бас бодож байгаа байх. Тий, би ч бас тэгж бодсон. Энэ хооронд Рокки агаржуулалтын хоолоогоор мөлгсөөрл байдаг ба өвгний нохоо чимээ аваад хойноос нь орчихдог. Нохоог хойноос нь ирэхэд нь сандарсандаа доошоогоо гулсаад унчихна. Өвгөн Алексийн унсан цонхны дор зогсож байснаа чимээг сонсоод яваад өгдөг. Алекс ухаан орон дээшээгээ хартал өвгөн дээр нь буугаа чиглүүлээд хараад байж байх ба цонхыг буудан доош унахчихна. Алекс унахтай айхтар бэртэл авсан ч өхөөгүй байдаг бөгөөд босоод гүйхэхдээ автомат хамгаалтыг идэвхжүүлж цааш явтал мөн л өвгөн урдаас нь гараад ирнэ. Түүнийг буудаж Алекс зэвсэгний өрөө рүү ороход нь тэнд нь мөнгөгийн цогцыг уудлаа тавьчихсан байдаг. Тэрээр айсандаа амаа таглан сууж байхдаа гинэт зэвсэгнүүдийг олж хараад өвгнийг эрхийг нь отож байгаад буудахтан гарыг нь сүхээр зогсон ч өвгөн түүнийг хөрөгчөнд хүчтэй авсарч толгойг нь хит хүчтэй халагчинд мөргүүлнэ. Түүнийг ханаж шахахад Алекс шилэн лонхоор толгойг нь дэлсээд авна. Өвгөн түүнийг хажуу тийш нь яг л лаац шиг шидээд хүр зав нь энд тентгүүд дэлсэж байхдаа угаалгын машиныг цохин ажиллуулж энэ хооронд Алекс гар бууг авах гэхэд нь түүний хурцээрээ цохин унгаад хойноос нь боож гар буу авахт нь дахиад л хойш аван шидээд нүүр нүдгүй балбаж ухаан алдуулаад тохиоллыг унтрааж түүнийг төмөр хадагчаар сүлбэж орхидог. Рокки ухаалтсан байдалтай сэрэх ба баг зэрэг гимтсэн байдаг. Баг багаар мөлхсөөр төмөр саралчин тулж ирээд өшөглөн гарах гэхэд нь мэдээж өвгөн бариад авчихлгүй яах вэ? Түүнийг эмгтэй ч гэж тоолгүйгээр нүүр нүдгүй балбаж байснаа боогод ухаан алдуулчихдаг. Ингээд Роккиг сэрхэд түүнийг яг л өмнө энэ тойрж байсан охин шиг хүлээ тавьчихсан байдаг. Рокки угаасаа хүлээснээсээ мултарч чадахгүйгээ ойлгоод намайг тавиад явуулчих л да. Би таныг ойлгож байна. Тэр таны охиныг алсан болохоор та түүнээс өшөө авсан биз дээ. Би хэнд ч хэлэхгүй. Намайг явуулчих л да гэсэн ч чи юу ч ойлгохгүй. Эцэг үрийн хооронд холбоог зөвхөн эцэг их болсон хүн л ойлгодог юм. Тэр шоронд орох байсан юм. Гэвч баян охид шоронд суудаггүй юм. Синди өвгний охиныг дайрч алчгаад баян аваараа шүүгчдийг худалдан авч гимгүү гарах гэсэн болохоор өвгөн түүнийг хулгаалan гэртээ авч ирээд түүнийг жирэмсэн болгож хорж байсан байдаг ба өнгөрсөн охиныхоо оронд Синдигээр өөрийн хүүхдээ гаргуулах нь шударга гэж шийдсэн байдаг. Гэвч Рокки байшинд нь орж ирснээс болоод тэр хоёр хоёулаа хүчгсэн болохоор одоо чи хүндээ хариуцлага хүлээх ёстой гэж байдаг. Өвгний зоогоод үгүй хийсэн хүн нь яг үндэ Алекс биш мөнгөгийн цогц байсан болж таарна. Тэрээр өвгний нохоог тэнэгтүүлж өрөөнд түгжиж орхиод гартаа алах аавна. Өвгний хойноос явна. Энэ үед өвгөн Синдигийн цогцыг газар булаад байж байх ба өөрийнхөө хөлдөөсөн хүүхдүүдээ Роккид шахах гэж байдаг. Жаахан заваан л та. Түүнийгээ бариад Рокки руу дөхөж яах шахах гэж байхад нь мэдээж манай баатар Алекс түүнийг алхаар толгойг нь хах цохин гарыг нь гавлахад Рокки өвгнийг чатгаараа зодож өнөөхийг нь амран зоочхно. Тэд хамтдаа мөнгө аваад хаалгаа онгойлгон зүгтдгийн даваан дээр өвгөн гаваа тайлжсан ирээд Алексийг буудаад хөнөөчихнө. Рокки шууд л зүхтан гараад хэсэг зайд очин зүгээр зүхчихгүй олон юм ярьж байхад нь өвгөн хойноос нь нохоогоо тавьчихна. Рокки машиныхаа зүг хамаг хурдаараа зүхтана. Машиндаа орохдоо гадаа цүнхтэй мөнгө үлдээчихнэ. Өвгний нохоо түүнийг манаа зогсчихно. Рокки хэсэг уурлаж бухимдаж байснаа уран арга сэдэж нохоог хой талынхаа багажаар оруулна.
тэнд нь цоожилсан өгдөгч нөгөө нөхөж нь суудлын хойноос гараад ирэх ба хүзөвчөндөн багажны олсыг тэглүүлнэ. Машинаас гарч мөнгө авах гэхэд нь мэдээж үг нь ирчихсэн байлгүй яах вэ? Зохио тухайн алдуулчихна. Ингээд л бид киноны эхний хэсэг рүү шилжиж байгаа байхгүй юу? Өвгөн түүнийг байшин руу чирж оруулж ирээд Алексийн цогцсны хажуу шидчихнэ. Рокки энэ үед л Алексээс уучлал хүснэ уйлна. Түүний гаран дээр цохорхоо ирэн суух ба Рокки Алексийн гаран дах удирдлагыг анзаарч аав нь ажиллуулахад хит сонор өвгөний ганц давуу талыг нь өгөө хийж өвгөнийг эн тэндээс нь яг л нинжа мэд цохиж ардаас нь дайрах гэхэд нь тохиол гинт зогсож өвгөнийг эргэж харахад нь энэ удаа түүнийг жигнэсээ дуусгаж мөнгө аавн цагдаа ирэхээс өмнө зугатааж чаддаг. Киноны хэсэг солигдоход Рокки дүүгийн хамт нэгэн кафе сууж байх ба мэдээгээр өвгөнийг эмнэлэгт байгаа. Утахгүй гарах гэж байгаа тухай. Мөн түүнийг ирлөө 2 хулгайч дайр нь орсон бөгөөд Ахмад дайч нь аргагүй хамгаалт хийн хулгайчдыг хөнөөсөн. Хулгайд алдсан зүйл байхгүй хэмээн мэдүүлэг өгсөн байх ба түүнийг дүүгээ дагуулan явхад ард нэг үл таних хүн зогсож байгаагаар 2016 оны Don't Breathe хэмээх кино маань өндөрлөдөг. Энэхүү кино 9.9 сая долларын төсвөөр бүтсэн ч дэлхийд даяар 157.7 сая долларыг халаасалж чадсан байдгаас нь харвал ямар шүү кино болсон нь тодорхой. Тийм ч учраас киноны 2 дугаар ангийг нь 2021 онд хийсэн байдаг ч 33.6 сая доллар буюу өмнөх ангиасаа даруй 3 дахин өндөр төсвөөр бүтэж 53.8 сая долларыг олж чадсан байдаг. Киноны хувьд гэвэл жүжигчдийн бүрэлдэхүүн нь маш их таалагдсан. Ялангуяа Алексийн дүрэг бүтээсэн Dylan Minnette болон Домогт Стефен Ланг нарын жүжиглэлт бүр үнэхээр супер байсан. За энэ түрүү төвчлэг минь өндөрлөж байна. Тэгэд яриулахаар кино байвал доор бичээд л байгаарай. Бүгдийг ч уншиж байгаа шүү за. See you next.